За энэ удаагийн хичээлээр бид нээлттэй өгөгдлийн талаар үзэх болно. Нээлттэй өгөгдөл хэмээх энэ зууны баялаг хэмээн одоо үзэх болсон байна. Тэгэхээр нээлттэй өгөгдөл гэж юу вэ? Үүний хэрэглээ Монголд ямар байгаа юм? Яагаад хэрэглэх шаардлагатай юм бэ гэдгийг үзнэ. За хичээлийн агуулгыг танилцуулъя. Юун түрүүнд бид өгөгдөл гэж юу юм бэ гэдэг зүйлийг ярих нь байна. За өгөгдөл тэр дундаа нээлттэй өгөгдөл гэж юу юм? Нээлттэй өгөгдлийн ашиг тус. За мөн нээлттэй өгөгдлийн хэрэглээ Монголд өнөөдөр ямар байна вэ гэж үзэх болно. За дүгнэлт хэсэг нээлттэй өгөгдлийн талаар нээлттэй өгөгдлийг яагаад хэрэглэх талаар дүгнэлт хэсэг байх болно. За юун түрүүнд өгөгдөл гэж юу вэ гэхээр хүмүүст маш их хэмжээний тоо мэдээлэл за дата гэсэн үг орж ирэх бах. За өгөгдлийг ашигладаг, өгөгдөлтэй ажилдаг статистикийн салбарын хүмүүс, математикийн одоо мэргэжлийн ийм хүмүүс. За мөн одоо оюутан сурагчид мэдээллийн өгөгдлийн одоо өгөгдлийг сайжруулах арга, нэмэгдүүлэх гэх мэтчлэн ийм олон төрлийн түлхүүр үгс харагдаж байна. За мөн сэтгүүл зүй гэсэн үг харагдаж байна. Сүүлийн жилүүдэд дата сэтгүүл зүй гэж ярих бас болсон байна. За өгөгдөл гэхээр их олон зүйлийг бид хэлэх нэ. Өгөгдөл гэдэг бол одоо тийм ээ тоон өгөгдөл, текст одоо ямар ч одоо хэлбэрээр байж болно. За тэгвэл нээлттэй өгөгдөл гэж юу вэ? За нээлттэй өгөгдөл бол нээлттэйгээр ашиглах ийм зөвшөөрөл бүхий одоо open лицензтэй, нээлттэй лицензтэй гэж ярьдаг. Ийм зөвшөөрөл бүхий өгөгдлийг хэлдэг. За үүнийг ашиглаад бол хинч одоо ямар ч ажил мэргэжлийн хинч хүсснээ одоо хүссэн өгөгдлөө боловсруулад түүнийг гүйцэтгэж мэдээлэл гарган аваад тийм ээ өгөгдлийг ашиглаж шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бизнес ажил мэргэжилдээ ашиглах ийм боломжтой түүхий эдийг бол өгөгдөл гэж бид хэлэх нэ. За өгөгдлийн үе шатуудыг харъя. За энэ бол жишээ нь одоо тоон өгөгдөл цуглуулж байгаа, судалгаа авч байгаа ийм үе шатууд байж байна. За нэгдүгüүрт нь энэ өгөгдлийг цуглуулах. Бид мэдэндээ одоо хүн ам орон сууцны тооллого гэдэг айлын одоо ингээ хаалга тогшоод мэдээлэл асуудаг, судалгаа авдаг ийм одоо судалгаа 4 жил тутамд болдог санагдаж байна. Тэгэхээр өгөгдлийг бол ийм байдлаар цуглуулж одоо цуглуулдаг асуулгын анхаарал цуглуулах ийм боломжлолт арга байж болно. Өөр одоо интернетийг ашиглаад мэдээллийг олборлож одоо хөлбөрлж авах одоо олон төрлийн боломжууд бий. За ямар ч үсэн өгөгдлийг бол цуглуулах нь бол эхний алхам байх нь байна. За ингээд өгөгдлийн бүрдэл бий болно. Өгөгдлийг цэвэрлээд алдаа оноо, алдаа мадгийг нь засаж янзлаад өгөгдлийн бүрдэл гаргаж авдаг. За энэ хоёр дахь зураг хүснэгт дээр бол өгөгдлийн бүрдэл гэсэн тайлбар бүхий зураг дээр харах юм бол за 2010-15 оны одоо хүн амын нас хүйс тийм ээ түүний харьцааг бол харуулж байна. За тэгвэл дүрсжүүлсэн өгөгдөл гэж байна. Энэ бол одоо өгөгдлийг боловсруулад нэлээд одоо сүүлийн одоо шатны ийм юу болох нэ. Дүрсжүүлээд харах юм бол энэ дээр 2010-15 оны хүн амын одоо мэдээллийг хүн амын сувраг хэлбэрээр одоо харуулсан дүрсжүүлсэн ийм зураг харагдаж байна. За дахиад өгөгдөл гэж юу вэ? За мэдээлэл гэж юу вэ гэд асууад үндэ бүгдээр хариулъя. За юун түрүүнд бол энэ өгөгдөл буюу дата гэдэг бол түрүүн дурдсанчлан түүхийд материал болдог байх нэ ямар нэгэн одоо зүйлийг хийхэд за өгөгдлийг одоо боловсруулад за дотроос нь бас хэрэгтэй мэдээлэлээ сонгож аваад за хэрэгцээгүй шаардлагагүй мэдээлэлээ цэвэрлэж ялгах замаар одоо бүтээсэн одоо ийм дараагийн шатны зүйл бол мэдээлэл байх нь байна. Мэдээлэл бол нэг талаар одоо боловсруулсан бүтээгдэхүүн байх нь шүү дээ. За тэгвэл өгөгдлийг боловсруулад эндээс одоо бүр одоо хэрэгцээтэй бидний одоо ажил мэргэжил хэрэгцээтэй за одоо бизнес хэрэгцээтэй ийм одоо мэдээлэл хоорондын уялдаа холбоог
олж гаргасан ийм чухал мэдээлэл болгоод харах юм бол энэ бол биднэрт эцсийн шатнд мэдлэг болж үлдэх нэ. За тэгэхээр мэдээлэл өгөгдөл мэдээлэл за тэгээ мэдлэг цаашлаад ийм одоо шатнд явдаг өөр хоорондоо ийм ялгаатай гэдгийг харуулах гэсэн юм. За түүхэн жишээ энд үзүүлье. За энд нэгэн хүн сууж байна. За энэ бол Джон Сноу гэдэг эмч хүн байсан. За энэ эмч хүн юу хийсэн бэ гэхээр 1854 онд Лондон хотод булчин задрах тахал өвчин дэгдсэн. Тэгээд энэ бол одоо маш олон хүн нас орсон аюултай юм одоо нөхцөл байдал үүссэн. Ингээд Джон Сноу эмч юу хийсэн бэ гэхээр нас барсан хүмүүсийг одоо мэдээллийг цуглуулсан байх нь байна. Юунд түрүүнд нас барсан хүмүүсийн тоо аль одоо гудамжинд аль тоотод амьдардаг юм. За тэр гудамжинд хэдэн хүн нас барсан гэх мэтчлэн бүгдийг одоо ингээд бүртгэж аваад Лондоны газрын зураг дээр энийг тэмдэглэсэн. За ингээ харах юм бол Лондоны одоо төв хэсгээр яг энэ тодорхой энэ хэсгээр илүү их одоо цэг тэмдэгтүүд харагдаж байна. Тэгэхээр Джон Сноу одоо эмчийн энэ зураглал яагаад үнцэнтэй юм бэ гэхээр нас барсан одоо тоо мэдээллийг одоо нас барсан хүмүүсийн одоо тоо мэдээллүүдийг ингээд нэгтлээд давцуулаад ингээд зурган дээр харах юм бол яг энэ одоо төв гудамжны энд нэг болонд ийм муу усны хоолой байдаг. Энэнтэй одоо их ойрхон байна. Энэнтэй ойрхон хүмүүс одоо хамгийн их нас барсан байна гэсэн мэдээллийг энэ зурган мэдээлэлээс харах боломжтой болчихж байгаа. Тэгэхээр энэ бол одоо асуудлыг илүү өргөн хүрээнд харж байгаа ийм нэг одоо түүхэн ийм жишээ байх нь байна. За өөрөөр хэлбэл одоо нас баралт болон газар зүйн одоо байршил хотын одоо гудамжууд гэсэн ийм одоо мэдээллүүдийг хооронд нь одоо ингэж харьцуулж зураглал гаргасан гэсэн үг. За нээлттэй өгөгдөл гэхээр бид нэр юу яаж яана л да. Одоо компьютероор үүсгэсэн ийм одоо мэдээллийг бол ашиглахыг нээлттэй өгөгдөлтэй ажиллаж гин гэж бол хэлдэг. Гэвч одоо компьютероор үзэж байгаа харж байгаа юм болгон бас нээлттэй өгөгдөл болж чадахгүй нэ. Жишээ нь одоо нэг зураг бид нэр компьютер дээр нээгээд харлаа. Тухайн мэдээлэл зурагтай, тексттэй одоо бүх төрлийн одоо ийм материалуудтай байна гэж үзье. Одоо сканер дэж оруулсан ийм зургийн хэлбэртэй байлаа гэж бодъё. За тэгээ зургийн хэлбэртэй мөртлөө хажуудаа нэг хүснэгттэй тэр нь бас одоо ингээд тоон үзүүлэлтүүдийг харуулсан байж болно. Гэвч одоо энэ бол бас нээлттэй өгөгдлийн одоо шаардлагад тэнцдэггүй юм байна. Ийм бидний одоо сайн мэддэг PDF файл ийм хүснэгтэн зурган одоо ийм мэдээлүүд бол өгөгдлийн формат биш болдог байх нь байна. За энэ зураг хоёр дээр харуулсанчлан эхнийх нь бол одоо PDF форматтай ийм зурган мэдээлэл байж байна. За 2012 он хүн амын тоо гэсэн ийм одоо за хотод одоо хэдэн хувийн амьдралын гих мэтчлийн мэдээлэлтэй PDF файл байсан байна. Гэвч PDF файл өөрөө бас нээлттэй өгөгдлийн шаардлагыг хангадаггүй юм байна. Энийг бид нэр яг энэ зураг дээр харуулсанчлан одоо хөрвүүлээд ийм одоо Excel-ийн одоо CSV файл гэж нэрлэдэг ийм одоо төрлийн файл болгож хөрвүүлж авах хэрэгтэй. Ингэснээр нээлттэй өгөгдөл болно. Ингэснээр бид нэр одоо их хэмжээний тоон одоо өгөгдөл байх юм бол үүнийг Excel дээр ч юм уу за CSV дээр машинаар уншигдах үйц болсон гэсэн үг. Энэ үед нь одоо тодорхой томьёо хийгээд цэвэрлээд бодож дүн шинжилгээ хийх боломжтой гэсэн үг. Ийм тохиолдолд нээлттэй өгөгдөл болж байна гэж бид үзэх нэ. За дэлхийн нийтээр сүүлийн 20 жил бол энэ нээлттэй өгөгдлийн талаар маш их анхаарч байна. За үүнд бол одоо англи тэргүүтэй улс бол нээлттэй өгөгдлийг хэрэгжилж байгаа, нээлттэй өгөгдлийг иргэд олон нийттэй за бизнесийн байгууллагуудаа нээлттэй болгож орхисноор тэдгээр хүмүүс бизнесийн байгууллагууд бол тухайн мэдээллийг авч ашиглаад эргээд бас нийгэмдээ хэрэгцээтэй зүйлс хийж байна гэдгийг бол харуулж байгаа. За олон улсад бол өгөгдлийг 5 одны схем гэж үнэлдэг.
За тэгээд од дээшлэх тусмаа нээлттэй өгөгдлийн чанар сайжирч байгаа гэсэн бол үг байх нь байна. За юун түрүүн хэлсэн PDF бол нөгөө өгөгдлийн бас формат биш гэсэн тий. За яг ийм одоо төрлийн PDF дотроо маш олон одоо хүснэгтэн мэдээлэл, тайлангууд байж болно. За энд бол одоо олон улс бол яг одоо нэг од өгдөг ч юм уу тий ийм байх нь байна. Гэвчиг өгөгдлийн формат бас болж чадахгүй гэдгийг дахин хэлэх хэрэгтэй. За Excel файлууд төрийн байгууллагууд одоо жишээ нь өнөөдөр Монголд тайлангуудаа за тоо мэдээллийг нээлттэй болгож тавьж байна. Мэдээллийнхээ сайт дээр өөрсдийн одоо сайт дээрээ Excel хэлбэрээр одоо өгөгдлийг тавьж байна. Энэ бол бас сайшаалтай хэрэг. Гэвчиг бас хангалттай тийм одоо өндөр одны үнэлгээтэй байж чаддгүй юм байна. За яг энэ Excel хэлбэрээр тавьдаг мэдээлэлээ нээлттэй болгож гаргаж байгаа байгууллагууд эдгээр байдаг. Жишээ нь нийслэлийн нийтийн тээврийн газар зорчигчдынхаа одоо мэдээллийг тийм ээ аль чиглэлийн автобусанд хэдэн одоо хүн үйлчлүүлсэн, эдгээр хүмүүсээс ямар насны хэдэн хүн байна гэх мэтчлэн ийм хэрэгцээтэй мэдээллийг бол гаргаж өгдөг юм байдаг. За CSV хэлбэртэй буюу ийм одоо файлууд гарч ивэл бол 3 одны үнэлгээтэй байх нь байна. За манайд бол за улсын бүртгэлийн газар за мөн статистикийн ерхий хороо гэх мэтчлэн газрууд бол өгөгдлийг нээлттэй болгож байгаагаараа бас сайн жишг болж байгаа. Гэвч бас одоогоор манайд 2-3 одны үнэлгээнд дүүцэж очих үйц одоо ийм төвшөнд явж байна. За 4 одных болохоор энэ ерөнхийдөө бол одоо мэдээллүүдийн хооронд нь бүх төрлийн мэдээллийг хооронд нь холбодог гэсэн үг. Одоо босрлын тухай мэдээлэл байлаа гэхэд тэрийг хүн амын мэдээлэлтэй холбодог ч юм уу. Тэр мэдээллүүдийг хооронд нь ямар ч мэдээлэл хооронд нь гэж холбож одоо хүлээж авах юм боломжтой болдог. Илүү агсан төвшөнд одоо байдгаа гэсэн үг. За сүүлийн энэ 5 одных болохоор энэ LOD буюу одоо тийм ээ linked open data гэдэг үг цаана явж байгаа. Тэгэхээр бүх одоо нээлттэй өгөгдлийг төрийн байгууллагууд бүх нээлттэй өгөгдлөө ингэж нээлттэй болгоод бүгдээрээ хоорондоо ингэж холбоотой байдаг. Хүссэн одоо иргэн хүн одоо бизнесийн одоо байгууллага бизнесмен хүн өссөн мэдээлэлээ шууд одоо интернетээс ингэж одоо хүссэн мэдээллийн хооронд холбож ингэж авах боломжтой болдгоо гэсэн үг. За тэгэхээр дэлхийн нийтээрээ ийм 5 одны үнэлгээний систем схем бүхий ийм одоо үнэлгээ рүү ийм нээлттэй өгөгдлийн одоо хандлага руу явж байна гэж бид харах хэрэгтэй юм байна. За энд манайд бас нээлттэй өгөгдөл тоо мэдээллийг түгээж байгаа иргэдэд хэрэгцээтэй шинэ ийм мэдээлэл өгж байгаа түрүү хэлсэн статистикийн одоо мэдээллийн сангийн сайт энэ дэр байна. Эндээс бид эдийн засаг үндэсний тооцоо, төлбөр тооцоотой холбоотой мэдээлэл, инфографикуудыг харах нь байна. Хүн амын холбоотой мэдээлэлүүд, хүн амын насжилт, хүн амын харьяалал, байршил гэх мэтчлэн чухал мэдээллүүдийг харж болно. За гэр бүл, хүүхэд, залуучуудын тухай тусгайлан харж болох нь байна. За гадаад худалдаа одоо жишээ нь гадаад худалдааны бизнес хийдэг, гаднаас одоо бизнес арилжаа худалдаа хийдэг хүн байлаа гэхэд гадаад худалдаатай холбоотой бүх төрлийн нээлттэй өгөгдлийг харж болох нь байна. За энэ бол нээлттэй өгөгдлийн хэрэглээг дэмжиж буй сайн жишээ гэж бид нэг талаар үзэж болох нэ. За түрүүн нээлттэй өгөгдлийн 5 одны схем буюу од дээшлэх тусмаа сайн гэж хэлсэн. За энд тэгвэл нээлттэй өгөгдөл ер нь ямар байж ээж нээлттэй гэж үнэлэгдэх юм бэ гэдэг олон улсын одоо тодорхойлтыг эндээс харцгаая. Тодорхой зарчмууд энэ дээр харагдаж байна тийм. Тодорхой шалгуурууд энэ дээр харагдаж байна гэсэн үг. За юун түрүүнд анхдагч их сурвалжаас цуглуулсан гэсэн үг. Тэн дээр одоо өөр хүмүүс өөр байгууллага нэмээгүй анхдагч их сурвалж яг тэр мэдээллийг тоо мэдээлэл бусад мэдээллийг юу хэлбэрээр тийм ээ машинаар унших тууц хэлбэрээр түгээсэн түүнийг байнга шинжилдэг ийм одоо анхдагч их сурвалжаас цуглуулсан байх хэрэгтэй. За мэдээж үнэн зөв мэдээлэл байх хэрэгтэй. За хэсэг бусаг ийм одоо биш хэсэгчлээгүй тэгээ бүрэн гүйцэд байх хэрэгтэй. Тогтмол шинжлэгддэг байх бас хэрэгтэй.
За төлбөргүй байх хэрэгтэй гэж байна. За төрийн одоо байгууллагын одоо мэдээлэл буюу одоо иргэдэд энэ мэдээллүүд хэрэгцээтэй шаардлагатай юм мэдээллүүд учраас энэ бол төлбөргүй байх шаардлагатай гэдэг ийм үг шалгуурыг тарагдж байна. За машинаар унших үйц форматтай буюу бид нэр одоо хүссэн мэдээлэл компьютер дээр татаж аваад түүнийг нэгээд одоо хүссэн програмдаа оруулж дүн шинжилгээ хийх ийм боломжтой байх гэдэг нь энэ машинаар унших үйц одоо формат гэсэн үг ээ. За татаж авч болох үйц одоо байх хэрэгтэй. За тэгээ мэдээж нээлттэй лицензтэй байх хэрэгтэй гэсэн ийм шалгуурууд байна. За дэлгэцэнд түрүүн та бүхэнд дурдсан нийтийн тээврийн тухай мэдээлэл гэж харуулж ирсэн. За энэ бол за одоогоос бас цөөхөн хэдэн жилийн өмнөх тэгэхээр юм жишээ болгоод харуулж байгаа юм мэдээлэл байна. За энэ дээр бол энэ бол нээлттэйгээр ингэж өгсөн мэдээлэл гэсэн үг. Энэ дээр бол чиглэл автобусны чиглэл бүрийн мэдээллийг харуулсан байна. За автобус 1-р бааз, за Эрдэм Транс гэдэг автобусны бааз байж байна. За тэгээд доошоо энэ дата нэлээд доошоо бас үргэлжлэнэ. За эндээс харах юм бол хайлаас мобис цэцэг төв гэсэн чиглэлийн автобусны зорчигчдын мэдээлэл нээлттэйгээр биднэрт өгөгдсөн байна. За энэ чиглэлийн автобусанд нийт 216,089 хүн зорчсон байх нь байна. За энэ бол зөвхөн 1 сарын байдлаар тий 1 сард ийм хүмүүс зорчсон байна. Эндээс 114,288 хүн энгийн хүн. За 32,000 нь бол одоо хүүхэд байх нь байна. За ингээд цаашлаад хөнгөлөлттэй зорчигчдын тоо, урамшууллын карттай хүмүүс, за дамжин суусан хүмүүс, ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, донор, шалгагч гэх мэтээр одоо ингээд бүх мэдээлэл нь ингээд нээлттэйгээр ингээд өгч байна. Тэгэхээр энэ мэдээллүүд бол ингээд боловсруулсан байгаа ийм машинаар уншигдах үйс мэдээлэл байна гэсэн. Энийг бол одоо за жишээ нь автобусны бодлууд тийм ээ ийм чиглэлийн тээврийн ийм шугамыг дагнсан худалдаа тийм одоо үйлчлэгээ эрхлэе гэсэн ийм бизнес эрхлэх гэж байгаа хүн байлаа гэж бодъё л доо. Тэр тохиолдолд тэр хүн бол нийслэлийн тээврийн газраас энэ бүх автобусны чиглэлийн за зорчигчдын мэдээллийг нээлттэйгээр аваад энэ мэдээлэлд одоо жишээ нь аль автобусны бодлогын аль чиглэлд ямар насны хүмүүс их явж гин гэд бизнесийнхээ одоо бизнестэй ашиглах нь шүү дээ тий. За энэ чиглэлийн автобусны бодлын үгээр бол ийм насны хүмүүс их явж гин. Тэгэхээр энэ төрлийн одоо сурталчилгаа хий, ийм төрлийн одоо борлуулалт үйлчилгээг санд болгоё гэх мэтчлэнгээр бид нэр харах боломжтой гэсэн үг ээ. Тэгэхээр энэ мэтэр одоо төрийн байгууллагын олон төрлийн мэдээллүүд бол нээлттэй байж байгаа. Тэгээд төрийн байгууллагын мэдээлэл гэдэг бол өөрөө ард түмний бас тийм ээ иргэд олон нийт хүссэн одоо бизнес хүмүүс авч ашиглах юм боломжтой. Хууль зөвшөөрөгдсөн мэдээлэл байх тохиолдол шүү дээ тий. За ийм боломж биднэрт байх нэ. За өгөгдлийн хэрэглээг сүүлийн жилүүдэд маш их дэмжиж байна. Тэгээд энэ төрлийн сурталчилгаа ийм хэрэглээг дэмжсэн одоо зүйлс их болж байна. За жишээ нь энэ сүүлийн 2 жил энэ юуны элчин сайдын тий Британий элчин сайдын яамнаас үндэсний статистикийн хороотой хамтарсан ийм одоо үйл ажиллагаа хийсэн байна. За энэ болохоор Florence Nightingale-ийн нэрэмжит ийм инфографикийн уралдаан гэж байгаа. Тэгэхээр өгөгдөл тоо мэдээллийг ийм уран гоёор, сонирхолтойгоор хүмүүст хэрэгцээтэйгээр инфографик дүрсжүүлж гаргах ийм зүйлийг бол уралдааныг бол хийсэн байна. Тэгээд сүүлийн 2-3 жил хийсэн. За Florence Nightingale гэдэг энэ эмэгтэй болохоор бас совилогч хүн байсан. Энэ хүн 1850-ад онд Кремийн дайны үед совилогчаар ажиллаж исэн. За ингээд совилогчаар ажиллах явцдаа бас одоо нас барсан цэргүүдийн үхлийн шалтгааны талаар бүртгэл мэдээлэл их хэмжээний тоо мэдээлэл ингэж бүртгэж аваад тэгээд тэндээсээ үхлийн шалтгааныг ингээд тоолоод дүрсжүүлж ингэж инфографик хийж харуулсан байдаг. Тэгээд олон улсад бол энэ Florence Nightingale-ийн сарнайн одоо инфографик гэдэг ийм мэдээллийг тоо мэдээллийг дүрсжүүлсэн жишээ бол маш их алдартай байдаг. Тэрхүү одоо тоо мэдээлэлээс харах юм бол шархацсан цэргүүд
юунаас болж нас орж исэн. Одоо халдвар ариутгал халдваргүйжүүлэлт одоо тааруухан байснаас болж маш олон цэрэг нас орж байна гэдэг үр дүнг бол энэхүү совилогч дайны үед гаргаж ирсэн. За ийм одоо өгөгдлийн хэрэглээг дэмжсэн одоо ийм үйл ажиллагаанууд их болж байна. Сүүлийн үед оюутан залуучуудын дунд бас өөрт хэрэгцээтэй мэдээллээ өгөгдөл дүрсжүүлж бүтээлч дүрслэл хийгээрэй гэсэн ийм бас уралдаанууд бас зарладаг болсон байна. За мэдээж иймэрхүү одоо өгөгдлийн хэрэглээ уралдаанууд зохион байгуулалтын зүйлсүүд байлгүй яах вэ? Тэгээ хамгийн гол нь бол дэлхийн нийтээрээ явж байгаа зүйл бол энэ өгөгдлийг хэрэглэж өөрт ашигтай нийгэмдээ хэрэгтэй юм баялаг бүтээе. Ягаад тэгэхээр энэ баялаг өөрөө энэ зууны баялаг нь бол тийм ээ нээлттэй өгөгдөл өөрөө болчихлоо гэдгийг бол хэлж байгаа. За дүгнэлт болгоод хэлэхэд за энэ төрийн мэдээллийн нээлттэй байдал их чухал байгаад байгаа. За Монгол Улсын засгийн газар нээлттэй өгөгдлийн бодлогыг дэмжих, за төрийн байгууллагуудын мэдээллийг олон нийтэд болгох юм үйл ажиллагаа явуулж байна. За энийг бол одоо цааш нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа. За түрүүн бол жишээ нь автобусны буудлын зорчигчдын одоо тийм тоон өгөгдлийг бол нээлттэй болгосон. Үнийг одоо тогтмол нээлттэй болгох. За нөгөө талд бас үнийг хэрэглээг дэмжих ийм бол хэрэгцээ байгаа. За нээлттэй өгөгдлийн ийм одоо тийм ээ сангууд, платформуудыг нэмэгдүүлэх. За өдгөө бол 12 цагийн мэн Open Data Mongolia гэдэг ийм одоо сайтууд иргэд олон нийт хандах боломжтой төрийн болон бусад байгууллагын ийм мэдээллийн нэгдсэн сангууд байна. Одоо энийг бол төрөлжүүлээд нэмэгдүүлэх бол шаардлагатай. За энэ нээлттэй өгөгдлийн хууль эрх зүйг нэмэгдүүлэх. Ингэхдээ бол нээлттэй өгөгдлийн хэрэглээг дэмжих үүднээс одоо хууль эрх зүйг сайжруулах шаардлагатай. Иргэдэд хэрэгцээтэй байгаа ямар одоо нээлттэй өгөгдөл мэдээллүүдийг одоо ил болгох хэрэгтэй байна вэ гэдэг дээр бас ийм хууль эрх зүй явах хэрэгтэй. За судалгаа сургалт бас хэрэгтэй. Нээлттэй өгөгдлийн талаарх мэдлэгийг одоо нэмэгдүүлэхийн тулд сургалт, семинар зохион байгуулах шаардлагатай. Ягаад тэгэхээр нэг талаас төрийн байгууллагууд өгөгдөл мэдээллийг нээлттэй болгож байгаа боловч нөгөө талаас хэрэглээ тааруухан, хэрэглээ доогуур байх юм бол тэнд ямар нэгэн бүтээгдэхүүн үйлчилгээ альва зүйлийг сайжруулах тийм үйл явц явагдахгүй гэсэн үг. Тэгэхээр нээлттэй өгөгдлийн хэрэглээг нэмэгдүүлэх ийм сургалтууд, судалгаа явуулах шаардлагатай байгаа гэдгийг төгсгөлдөнд хэлье. За мөн технологийн дэмжлэг хэрэгтэй. Энэ донд нээлттэй өгөгдлийн системийг хөгжүүлэхэд за янз бүрийн програм хангамжийг хөгжүүлэх, нээлттэй их усруудыг санхүүжүүлэх, хөгжүүлэх юм шаардлага байгаа учраас энэ талын технологиг дэмжих, нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байгаа гэдгийг төгсгөлд нь хэлье. За ингээд нээлттэй өгөгдлийн талаарх энэхүү хичээлд анхаарлаа хандуулсанд баярлалаа. Та бүхэнд сайн сайхныг хүсье.